Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ саяхан бөгөөд 5-6 жилийн өмнө тохиолдсон нэгэн аимшигтай хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Энэ хэрэг тухайн үедээ маш их шууган тарьжсэн учраас магадгүй зарим нь сонссон байх. Гэхдээ надад маш их аимшигтай санагддаг хэрэг учраас та бүхэндээ бас ярьж өгмөр санагдлаа. За ингээд хэргийг ярьж эхэлцгээе. 2017 оны 8 дугаар сарын 10-нд нэгэн залуу найз охин нь ажиллаа хийж яваад гинэд алга болчихлоо гэх дуудлагыг далайн эргийн хамгаалагчийн хамтаар дайны цагдаагийн газарт мэдүүлсэн. Дайн улс маш амар амгалан гэмт хэргийн гаралт маш багатай улс тул Америкийн нэгдсэн улс шиг заавал 24 цаг хүлээн гэдэггүй ба цагдаагийн ажилчид тэр дорны эмэгтэйг хайх ажилдаа орсон. Алга болсон эмэгтэй найз залууг Олей гэдэг ба алга болсон эмэгтэйг Ким Уолл гэдэг. За Ким Уолл гэж хэн бэ? Ким Уолл нь 1987 оны 3 дугаар сарын 23-нд Шведэд Ингрид болон Хокин Уолл нарын охин болон мэндэлсэн. Түүний эцэг эх нь охиныхоо талаар дүрслэн хэлэхдээ маш нийтж сэргэлэн цаваа нээлттэй нэгэн гэж ярьдаг. Мөн Ким Уоллын багш нь хэлэхдээ түүнийг сургуульд байхдаа маш уран сэтгэмжтэй, шинийг санаачлагтай маш сайн бусад сурагчдаа үлгэр жишээ болсон хүүхэд байсан гэж мөн ярьсан байдаг. Кимийн эцэг эх нь маш их аялах туртай хосууд байсан учраас Ким Уоллыг дагуулan маш олон газраар явж хамтдаа маш их аялдаг гэр бүл байсан. Тиймээс Ким багаасаа л маш олон газрын соёл уламжлалтай танилцсан, олон улсын ялгаатай байдлуудыг мэддэг болж өссөн гэж хэлж болно. Багаасаа олон газраар аялаж өссөн тэрээр бүхэл зүйлийг сонирхон судалдаг нэгэн байсан тул мэрэгчлээч үүнийхэн дагуу сонгож сэтгүүлч болохоор шийдсэн. Ингээд Ким London School of Economics and Political Science University-г амжилттай дүүргэж бакалаврын зэрэгээ эзэмшснийхаа дараа Колумбия University-д мөн олон улсын харилцаа болон сэтгүүлч мэргэжлэлээр мастрын зэрэгээ хамгаалсан байдаг. Түүний найзууд хэлэхдээ тэрээр маш зоригтой нэгэн байсан ба сэтгүүлчийн ажлаа хийж явахдаа өөрийгөө аюултай нөхцөл байдалд оруулахаас огт цаараалдаггүй нэгэн байсан гэдэг. Түүний бичсэн нийтлэл New York Times дээр хүртэл хэвлэгдэн гарч ирсэн удаатай байлээ. Үүгээрч зогсохгүй тэрээр Хойд Солонгост хүртэл очин нийтлэл бичижсэн. Түүний нийтлэлүүд ихэвчлэн нийгмийн үнэн төрх болон нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг засгийн газар хэрхэн далдалж байгаа. Мөн олон улсын эдийн засгийн ялгаатай байдал, үүнийг хүчин зүйл зэрэг илүү нийгэм болон эдийн засагт хандсан нийтлэлүүд байдаг байсан. Зөвхөн нийгэм болон эдийн засагтай холбоотой асуудлуудын талаар нийтлэл бичээ зогсохгүй, асуудлын гол хүчин зүйлс нөлөөлж буй хүмүүсийн талаар ч огт айж имээлгүй үннийг бичдэг байсан. Кимийн хувьд товчхондоо бол эргэн тойрондоо хайрлагдсан, маш зоригтой, ажлаа юу юунаас илүү тавьдаг нэгэн байсан гэж хэлж болно. Кимийг алга болсон тухай мэдээллийг цагдаагийн ажилчид аван түүнийг хайж эхлэхдээ мэдээж хамгийн түрүүнд найз залуу болох Олей эзэн мэдүүлэг авсан. Түүний найз залуу Олей хэлэхдээ 2017 оны 8 дугаар сарын 10-нд Ким болон түүний найз залуу Олей нар жижигхэн үйлчлэг зохиохоор болсон. Энэхүү үйлчлэг нь ямар учиртай үйлчлэг байсан бэ гэвэл Ким Олей хоёр Хятадын нэгэн томоохон компаниас маш сайн ажлын санал хүлээж аваад түүнийхээ дагуу Хятад руу нүүхээр төлөвлөж байсан учраас эргэн тойрныхоо хүмүүстээ баяртай гэж хэлэхээр жижигхэн үйлчлэг зохиохоор шийдсэн нь энэ байсан. Гэтэл энэ өдөр Ким Питер гэх нэгэн зохион бүтээгч залуугаас текст мессеж хүлээж авсан ба тэрхүү мессежэндээ Питер чи өнөөдөр надтай уулзаад хүсэж байгаа ярилцлага авч болно гэсэн байсан. За Питер гэж юм бэ? Питер Мэдисон нь 1971 онд төрж Дайны Хонг хэмээх нэгэн жижигхэн хотгонд төрж өссөн. Тэрээр зохион бүтээх зүйл сонирхолтой нэгэн тул пуужингийн шатхууны чанарыг дээшлүүлэх тал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг байсан. Зөвхөн шатхуун гэлтгүй тэрээр пуужин зохион бүтээдэг байсан ба 1986 онд анхныхаа пуужинг нийт танилцуулж ирсэн удаатай. Түүний анхны пуужин 100 м яваад аюулгүй газар газардсан ба Питер анхныхаа пуужинг Пуужин Мэдисон хэмээн нэрлсэн байдаг. Энэхүү пуужингаа зохион бүтээснээрээ тэрээр олон хүмүүс танигдж эхэлсэн ба үүнийгээ ашиглан сонгуульд хүртэл өрсөлдөхөөр төлөвлөж исэн. Петрийн хувьд Дайн улсыг пуужин зохиодог гол улс болох нь түүний амьдралын зорилго гэж хэлж болно. Петрийн эргэн тойрных нь түүний тухай ярихдаа пуужинтай холбоотой зүйл биш бол Питер юунд ч анхаарлаа хандуулдаггүй. Хэрвээ пуужин бүтээхтэнд туслахаар хүн бол чи түүний хувьд хамгийн чухал хүн. Харин пуужинтай холбоогүй бол хүн бүхэн түүний хувьд хинч биш хэмээн ярьсан байдаг. Петрийн хувьд Денмаркт нэлээд олон хүмүүс танигдж эхэлсэн ба зарим хүмүүс түүнийг Дайны Элон Маск гэж очилж дууддаг байсан. Петрийн аавыг Карл гэдэг ба тэрээр залуу байх үедээ нацист Германы талд ажилладаг нэгэн байсан. Карлын хувьд бол тийм сайн хүн байгаагүй. Питер болон гэр бүлийнхэндээ байнга хүчирхийлэл үзүүлдэг нэгэн байсан ба Петрийн ээжийг Анни хэмээх Карлаас маш олон насаар дуу эмэгтэй байсан. Эннигийн хувьд Карлын хүчирхийллийг төвчлгүй түүнээс салан явсан ба энэ үед Питер ээжигээ дагалгүй аавтайгаа үлдэхээр шийдсэн бөгөөд дахиж нэг ч удаа ээжтэйгээ холбоо тогтоогоогүй байдаг. Питерийн хамгийн дотны найз хамтрагч Томас Жерси хэлэхдээ Питер ээж нь орхиж явснаас болоод ч тэрв эмэгтэй хүмүүс дургүй
тэднийг үзэн яздаг төрлийн хүн гэж нэг удаа дурдсан байдаг. 2017 онд Питерийн анхаарал яг пуужин дээрээ бүрэн төвлөрөөгүй байсан. Түүний гол анхаарлаа хандуулж исэн зүйл нь бол гар аргаар хийсэн UC3 гэх нэртэй шумбагч хөлөг онгоцсон байсан. Хүн болгон энэхүү шумбагч хөлөг онгоцсны талаар сонирхож исэн учраас Ким түүнээс ярилцлага авахар хэдэн сарын хугацаанд араас нь хөөцөлдсөн боловч Питер түүнтэй ярилцахыг зөвшөөрөхгүй байсан. Гэсэн хэдий ч 2018 оны 8 дугаар сарын 10-нд Ким рүү Питер өөрөө мессеж бичин ярилцлага өгөхийг зөвшөөрч байгаагаа дуулгасан нь энэ байсан. Мэдээж Ким энэхүү боломжийг алдахыг хүсээгүй учраас өөрийн зохиож байгаа үдшилгээ хойш тавин эхлээд Питерийн ажлын урлан дээр очин ярилцлагаа Питерийн зохион бүтээж байгаа шумбагч онгоцсон дээр хийхээр төлөвлөөд буцаад найз залуу Олли дээр очин Питертэй хийх гэж байгаа ярилцлага болон шумбагч онгоцсон дээр нь очиж үзэх гэж байгаагаа мэдэгдээд үдшилэг дуусгаас өмнө буцаад хүрээд ирнэ гэж хамлаад явсан. Яг үүндээ энэ өдөр Питер 3-4 эмэгтэй сэтгүүлчид рүү ярилцлага өгөхийг зөвшөөрсөн зурвас илгээсэн ба хамгийн түрүүнд буцаж холбогдсон ярилцлага авах хүсэлтэй байгаагаа дуулгасан нь Ким байсан. Ким Олли нарын зохиож исэн үдшилэг дөнгөж эхэлж байх үед Ким үдшилгнээс гарan оройны 7 цаг гэхэд Питертэй хамт шумбагч онгоцонд нь суучихсан байсан ба тэр үед авахулсан гэрэл зургууд нь хүртэл байдаг. Одоо энэ зургийг нь оруулъя. Шумбагч онгоцон 100 далайн гүн рүү орохоос өмнө Ким найз залуу руугаа хит хитэн текст мессеж бичиж үлдээсэн ба тэрхүү мессежэндээ би ямар ч байсан одоо хүртэл амьд байна. Гэтэ одоо доошоо явах гэж байна. Хайртай шүү. Питер кофе бас cookie авчирсан байна гэх мэт текст мессежүүдийг бичсэн байдаг. Энэхүү мессеж нь Оллигийн найз охиноосоо авсан хамгийн сүүлийн мессеж байсан. Ингээд оройны 7-оос 10 цагийн хооронд Оллигийн найз охин руугаа хит хитэн мессеж бичсэн боловч ямар ч хариу хүлээж аваагүй. Үүний дараагаар Кимээс ямар ч сураггүй байсаар шөнө дунд 12 цаг болох үед Ким болон Питер нарын сууж авсан шумбах онгоц Орисон хэмээх гүүрний төгсөлд үзэгдээд өнгөрсөн ба хинч Питер болон Ким хоёртой холбоо тогтоож чадахгүй байсаар л байсан. Ингээд бүр шөнийн 2 цаг 30 минут болж Олли эргийн хамгаалагчтай холбоо тогтоон тэд хамтдаа Ким болон Питер нарыг алга болсон талаар цагдаагийн ажилчдад мэдүүлсэн нь энэ байсан. Питерээс мэдүүлэг авснаас хойш цагийн дараа цагдаагийн ажилчид шумбах онгоцыг гэрэн хайх ажилдаа орсон ба тэдний таамаглаж ирсэн зүйл нь магадгүй Питер Ким хоёрт далайд шумбан явж байхдаа онгоцтойгоо хамт тосолцсон байж болцсохгүй гэж үзэжсэн. Гэрэн хайх ажиллагаа эхэлснээс хойш ойролцоогоор 1 цаг орчмын дараа шумбах онгоцны байрлал Лайтхаустай ойролцоо Когер Бэй гэх газар байгаа нь тогтоогддог. Ингээд нисдэг тэрэгтэй аврах багийн ажилчид шумбагч онгоцны байгаа газар очих үед Питер шумбагч онгоцныхоо дээр гараа зогсчихсон байсан бөгөөд энэ үед радиогоор аврах багийнхантай холбоо тогтоон бүх зүйл зүгээр байгаа гэж мэдээлсэн. Үүний дараах нь нисдэг тэрэгтэй аврах багийнхнаас мэдээлэл ирсэн ба тэднийг очиод удаагүй байх үед шумбагч онгоц живж эхэлсэн бөгөөд шумбагч онгоцон дээр байсан хин нэгэн ус руу өсөрч ойрхон явж байсан загасчин тэрхүү хүнийг аварсан хэмээн мэдээлдэг. Энэхүү аврагдсан хүн нь бол Питер байсан. Питерийг ирэг дээр гарч ирэхэд маш олон сэтгүүлчид, эмнэлгийнхэн, цагдаагийн ажилчид гээд маш олон хүн түүнийг хүлээжсэн. Питер тайлбарлахдаа хүндрүүлэгч танкнд гэмтэл учирсан тул шумбагч онгоц живчихлээ гэж хэлсэн ба шумбагч онгоц живхэд дотор нь байсан ганц хүн нь өөрөө хэмээн хэлсэн. Ингээд Ким хаана байна гэсэн асуулт гарч ирэхэд тэрээр онгоцны үйл ажиллагаанд баг зэрэг асуудал тулгарч эхлэх үед би Кимийг Рошел Айленд дээр 10 цаг 30 минутанд буулгаад орхисон хэмээдэг. Гэвч Питерийн Кимийг буулгасан гээд байгаа газарт нь маш ойрхон байрладаг нэгэн рестораны эзэн рестораныхаа гадаад хяналтандаа зориулан авч байршуулсан маш сайн чанарын хяналтын камерын бичлэгээ цагдаагийн ажилчдад өгсөн ба тэрхүү бичлэгэн дээр Ким огт байгаагүй. Ингээд Питер Кимийг хизээж тэрхүү газарт буулгаагүй болгон нотлогдсон. Шумбах онгоцыг зохион бүтээж байх үеэр Дайны усан цэргийн командлагч шумбах онгоцны хөдөлгүүрийн ажилд туслахаар ирээд байсан ба тэрээр хэлэхдээ бүхэл зүйл с эжигтэй байна. Шумбагч онгоц хизээж ингэж живдэггүй. Түүнд онгоцыг живүүлэхгүй байх маш олон арга байсан гэж мэдүүлэг өгдөг. Усан цэргийн командлагчаас гадна шумбагч онгоцон дээр ажиллаж байсан бүх хүмүүс түүний хэлсэндээ санал нэгдсэн ба өвгөрч зогсохгүй Питерийг Кимийн алга болсон хэрэгт сэжиглэж байгаа талаараа хэлэн мөрдөгчдөд түүнийг барьж саатуулах хэрэгтэй хэмээн хүртэл хэлсэн байдаг. Хэдий Питер альбан ёсоор сэжигтэн хэмээн байцаагдаж мөрдөгдөж эхлэегүй байсан ч Питерийн гаргаж байгаа үйл хөдлөл ятарсан мэт царайлж байгаа зэргээс нь хараад мөрдөгчд нэг л юм нуугаад байна гэдгийг нь төвөггүй мэдж болохоор байсан. Үүнээс гадна Питер бол тиймч уян яруу яриатай элгсэг дотны хүн биш мөртлөө гинтгэн шумбагч онгоцоо живсэнд гашуудан уран яруугаар ярьж баргаж шүлэглээд
Питерийг мэддэг хүмүүсийн нүдэр бол жинхнээсээ жүжиг тоглоод байгаа юм шиг харагдсан. Шведийн цагдаагийн ажилчид мөн энэхүү хэрэг дээр туслахаар ирсэн ба бүгд Кимийн утасны байршлыг тогтоохоор яаралтай ажиллацгааж исэн. Үүнээс гадна дайны усан цэргийн ангийн албан хаагчид ч мөн хүч ирүүлсэн бөгөөд Шумбагч онгоцыг олохоор бүгд шуурхай ажиллацгаасны эцэст Шумбагч онгоцны байршлыг шумбагчид тогтоож чадсан. Шумбагч онгоц руу шумбагчид ойртон очиж шалгасан боловч мэдээж тэнд бол амьд хүний ямар ч ул мөр байгаагүй. Шумбагчид шумбагч онгоцны дотгэж орж шалгах ямар ч боломж бололцоо байгаагүй учраас нотлох баримт гэх мэт зүйлсийг бол илрүүлж чадаагүй. Ингээд нэг бүтэн өдөр өнгөрч 8 дугаар сарын 11-ний 5 цаг 44 минутанд Питер бусны амь насыг болгоомжгүй байдлын үүднээс санаандгүй хөнөөсөн байж болцшгүй хэмээн баривчлагдаж шалгагдаж эхэлсэн. Питер баривчлагдсан тухайн өдрөө шүүх эмнэлэг дээр очин ДНХ-ийн шинжилгээ өгсөн ба үүнээсээ цааш шууд байцаалтанд орж эхэлсэн. Ингээд 12-ны өдөр байцаалтын үеэр Питер Кимийг шумбах онгоцон дотор байхдаа нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэрээр хэлэхдээ энэ бол 100% асал байсан. Бид хоёрыг шумбагч онгоцон дотор байж байхад шумбагч онгоцны хайж эвдрэн доошоо суларч унаад Кимийн толгой дээрээс нь 80 кг-ийн хүнд жингэрээ цогсноос болж Ким нас барсан гэж мэдүүлэг өгдөг. Хайж гэдэг нь шумбагч онгоцны дээд талын хүн орж гардаг хаалга шиг зүйлийг нэлдэм байлээ. Монгол нэршил байдаг юм уу сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан зургийг нь оруулчихъя. Үүнээс илүү тодорхой хариултыг бол Питер өгөөгүй. Энэ нь цагдаагийн ажилчдын анхаарлыг бүр л их татсан. Мөрдөгчдийн хувьд за үнэхээр л Ким шумбагч онгоцон дотор нас барсан бол түүний бие нь хаана байна гэсэн асуулт гарч ирсэн. Питерээс Кимийн бие хаана байгаа талаар асуугаад тэрээр хэлэхдээ би маш их айж цочирдсноосоо болоод түүний биеийг гаргаад талаа руу шидчихсэн гэж хэлдэг. За Питерийг ийхүү мэдүүлэг өгч байх хооронд бол Кимээс сураг тасраад 36 цаг өнгөрөөд байсан. Шумбагч онгоц ослон живсэндээ ойролцоох бүхэл газруудаар шумбагчид хайлт хийсэн боловч ямар ч нотлох баримт эсвэл хүний бие олдоогүй. Ингээд эцэст нь онцгой албаныхан шумбагч онгоцыг уснаас гаргаж ирэн дотроос нь 9,000 галлон усыг шавхан гаргаж ирснийхаа дараа шумбагч онгоцонд шинжилгээ хийж эхэлсэн. Дайны усан цэргийн командлагч болон мөрдөгчид шинжээчдийн бүрэлдэхүүнд байсан ба тэд шумбагч онгоц дотроос Кимийн зарим эд зүйлс болон гадуур хүрмийг олсон ба цусны үнэртэй амны даруулах шиг зүйл мөн хүлгийн давцан дээрээс хүний биеийн зөөлөн эд шиг зүйл олсон бөгөөд бүгдийг нь нотлох баримт болгон аваад шинжилгээ хийхээр явуулдаг. Мөн энэ үед хэргийг ахлан ажиллаж исэн ахлах мөрдөгчд хамааглахдаа ямар нэг зүйл буруу байгааг мөн хөлөг өөрөө живчихсэн гэх ямар ч нотлохоо байхгүй байгаа нь Питер энэхүү зүйлийг анханасаа төлөвлөн хүлгийг хүртэл живүүлсэн байх боломжтой хэмээн таамаглаж ирсэн. Ингээд хэдэн өдөр өнгөрч мөрдөгчд болон хэрэг дээр ажиллаж исэн бусад багийн гишүүд ч тодорхой нотлох баримт олоогүй бөгөөд Кимийн бие хаана байгаа ч тодорхойгүй. Питер ч энэ талаар дахиж ам нээлгүй ерөнхийдөө хэрэг зогсон байдалд орж эхэлсэн. Питерийн мэдүүлэг өгөхгүй чимээгүй байсантай холбоотойгоор түүний хэргийн зүйл анги нь хүндэрч тодорхой нөхцөл байдлаас болж бусдын амнаас эрсдэх шалтгаан болсон байх болцсошгүй хэмээх хэрэгээр дахин шүүж эхэлдэг. Мөрдөгчид энэ үед Питерийг аварсан гэх загасчин эрэгтэйгээс мэдүүлэг авсан ба загасчин эрэгтэй хэлэхдээ хөлөг живж байх үед би ойртон очиж түүнийг аврах гэсэн боловч тэрээр түр зур хүлээж байгаарэ. Хөлөг живхээс өмнө надад нэг янзлах хэрэгтэй зүйл байна гэж хэлээд буцаад хөлөг рүүгээ яваад эргэж ирсэн хэмээн мэдүүлэг өгсөн. Питерийн өгсөн мэдүүлгүүд болон бусад хэрэгтэй холбоотой мэдээллүүд олон нийтэд дэлгэгдээгүй байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 21-нд хэрэгтэй холбоотой зарим мэдээллийг олон нийтэд ил болгосон. Мэдээллийг ил болгосон өдрийн үдээс хойш 90 хаах багийн ажилчид усан дудаан байснаасаа арьсан зулгаран унаж эхэлсэн цогцсны их биеийг олсон. Яагаад их бие гэж байна вэ гэхээр цогцос олдохдоо гар хөл толгойгүй зөвхөн үндсэн бие нь байсан гэсэн үг. Энэхүү их бие нь арьс гэх юм баг үлдээгүй үлдсэн хэсэг нь жаахан хүрэгтэд идэл зулгарч унжсэн ба тэр даруйдаа шүүх эмнэлэг рүү хэн болохыг нь тогтоохоор илийн 2 хоногийн дараа 8 дугаар сарын 23-нд шүүх эмнэлгээс энэхүү бие нь Кимийн бие мөн гэдэг нь тогтоогддог. Үхлийн шалтгааныг нь бол шүүх эмнэлгээс тогтоох боломжгүй гэдэг хариу гарсан. Энэ үед ч Питер энэ зүгээр осол байсан би айсандаа л цогцыг нь далаа руу гаргаад хайчихсан хэмээн адилхан мэдүүлгээ өгсөөр л байсан ч хэд хоногийн дараа Питерийн ял нэмэгдэж цогцтой зөв бусаар харьцсан гэх хэрэгээр дахин шалгагдаж эхэлсэн. Ингээд тусгай багийнхан эдлээ үргэлжлүүлж Шведийн цагдаагийн ажилчид, Дайны цагдаагийн ажилчид, үнэрч ноход, усан цэргийн айрам гээд маш их хүний бүрэлдэхүүнтэй
Кимийн биеийн үлдсэн хэсгийг олохоор ажлаа үргэлжлүүлж исэн. 2018 оны 9-р сарын 5-нд Питерийн анхан шатны шүүх хурал болсон ба энэ нь олон нийтэд нээлттэй шүүх хурал болсон. Энд тэмдгүү маш олон хүмүүс цугларсан байсан бөгөөд шүүхийн танхим сэтгүүлчдээр дүрсэн байсан. Питер шүүхийн танхимд өмнө нь ярьсан осол гэж нэрлээд байгаа зүйлээ бүр дэлгэрүүлэн дахин ярьсан ба тэрээр хэлэхдээ Ким бит хоёр шумбагч онгоцны тавцан дээр гарахаар дээшээ шатаар авираад би төрүүлж гарan хаачаа онгоолгон түүнийг хүлээж исэн. Яг Кимийг гарч ирж байхад нь хаач миний гарнаас алтууран би түүний толгой дээр алтчихсан. Түүнийг нас барчгаар нь би айсандаа цогцыг нь далаа руу шидчихсэн гэж ярьдаг. Прокурор түүнээс яагаад эрэхтэй ойрхон байсан байж тусламж дуудаж болоогүй юм бэ гэхэд Питер түүнийг харахад л ямар ч эмч түүнд тусалж чадахгүй гэдг нь ойлгомжтой байсан. Ким тэр чихтэй цуснд будагдчихсан байснаас гадна түүний хүзүүн түрхэд түүнд ямар ч цуцсны цохилох чимээ байхгүй байсан. Би түүний цогцыг харах нь надад хэцүү бас амар байсан учраас ус руу шидсэн гэж хэлдэг. Мөрдөгчид Питерийн гэр болон ажлын байран дээр нэгжлэг хийж үзсэн ба түүний компьютерийг шалгаж үзхийг хүсэхэд Питер огт зөвшөөрөхгүй байсан. Шалтгааныг нь тэрээр тайлбарлахдаа миний компьютер дээр ажилтай холбоотой зөндөө зүйлс байгаа болохоор гэж тайлбарладаг. Гэвч шүүхээс албатан хүчээр түүний компьютерийг шалгаж үзэх шийдвэр гарсан тул шалгаж үзэх үед компьютер дээрээс нь маш их хүчирхийлэл агуулсан порн бичлэгүүдийг цагдаагийн ажилчид олдог. Анхан шатны шүүх хурал өндөрлсөний дараа жирийн хайх багийнхан Кимийн биеийн үлдсэн хэсгийг хайж олоогүй л байсан. Мэдээж Питер Кимийн биеийн хэсгүүд хуваагдчихсан байгаа талаар мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн учраас Кимийн биеийн үлдсэн хэсэг хаана байгаа талаар болон яагаад түүний бие хідэн хэсэг болчиход далайд хөвөөд явж байгаа талаар бодит үннийг мэдэх хинч байгаагүй. Кимийн бие далайд хаягдсан учраас магадгүй далайн амьтдын хоол болсон байх магадлалтай ч их биеинд нь задлан хийсэн шинжээчид тийм уул мөр огт олоогүй гэдгээ бол хэлсэн байдаг. Мөрдөх багийнхан Кимийн биеийг яаж шагаад олоход маш хүндрэлтэй байсан тул далайн газар зүүж хөлслөн Кимийн биеийн үлдсэн хэсгүүд байж болох хамгийн магадлал өндөртэй газруудаар дахин эрен хайх ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 6-нд 56 өдрийн дараа 50 шумбагчид 200 акр газрыг нэгдсэний эцэс далайн ёроолоос хэд хэдэн пластик тортой зүйлс олсон ба тортой зүйлийг гаргаж ирэн нээж үзэхэд Кимийн биеийн үлдсэн хэсгүүдийг хідэн хэсэгт хуваан торон дотор хийсэн байсныг нь олсон. Пластик торон дотор Кимийн толгой, хөл болон хувцснууд мөн хутганы хамтаар олддог. Кимийн биеийн үлдсэн хэсгүүдийг ч мөн адил шүүх эмнэлэг рүү шинжилгээнд явуулсан ба шинжээчдийн дүгнэлтээр толгойн ясанд ямар нэгэн хүнд зүйлээр цохиулсан тас барсан байх уулмөр байхгүй гэсэн дүгнэлт гарсан нь Питерийн ярьсан зүйлс тэр чигтээ худал болохыг баталсан. Энэхүү үйл явдлын дараа Питер мэдүүлгээ өөрчилж эхэлдэг. Тэрээр хэлэхдээ би шумбагч онгоцноос гараад тавцан дээр байж байх үед шумбагч онгоцны агаарын даралт гинэт тогтворгүй болж шумбагч онгоцны дотор тал хор тутаагаар дүүрч эхэлсэн ба би шумбагч онгоцны хаалгыг онгойлгон Кимийг гаргахаар оролцсон боловч хаалга гацчихад онгоохгүй байсан. Арай гэж онгойлгох үед Ким аль хэдийн утаанд хордоод нас барчихсан байсан гэж мэдүүлгээ өөрчилсөн. Үүгээр ч зогсохгүй 10 дугаар сарын 11-нд Питер дахин мэдүүлэг өгөхөөс татгалзсан мөрдөгчидтэй цаашид хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгддэг. Ингээд мөрдөн байцаалд үргэлжилж 2018 оны 10 дугаар сарын 30-нд Питер эцэст нь Кимийг хүчиндээд бэлэг эргэтнэлүүн маш олон удаа хутгаар дүрж биеийг нь хідэн хэсэг болгон хувааж амь насныг нь хөнөөснийхөө дараа пластик торрентын далайж идсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Питерийг хэрэгээ хүлээснээс хэдхэн хоногийн дараа хайгуулын багийнхан Кимийн гарыг хийн хайсан 2 утыг мөн далайн гүнээс олсон байдаг. 2019 оны 3 дугаар сарын 8-нд Питерийн шүүх хурал эхэлсэн. Питер хэдий аль хэдийн хэрэгээ хүлээсэн хэдий ч мэдүүлгээсээ эргэж буцсан би Кимийг алаагүй энэ бол хосол байсан. Тэр хорт хийнд хортож өгсөн хэмээгээ зогсохгүй тэрхүү түүхээ маш наривчлан ярьж шумбагч онгоцныхоо бүтцийн тухай хүртэл тайлбарлаж байсан нь түүний ярьж байгаа зүйлийг худлаа гэд шууд нотлоход хэцүүхэн болгож байсан. Шүүх хурлын үеэр Питерийн эргэн тойрны хэд хэдэн хүмүүс гэрчээр оролцсон ба Питерийн хамгийн дотны найз нь түүнийг сексийн гац суршилтай гэдгээ өөрт нь өмнө нь хэд хэдэн удаа ярьжсэн талаар нь мэдүүлсэн байдаг. Мөн Питерийн өмнө нь харилцаа холбоотой байсан эмэгтэйчүүдээс мэдүүлэг авахд тэд ч мөн Питерийн харгас хэрцгий сексийн гац сонирхлын талаар ярьсан ба зарим нь түүний бичдэг байсан гаж текст мессежүүдийг баримт болгон цагдаагийн ажилчдад өгсөн. Нэг мессежнээс нь жишээ аваад уншиж үзүүлье. Энэхүү мессежинд бичигдээ Питер би чамайг хүлж байгаад шүрүүх барьж цоолмоор байна. Би чамайг хулгайлаад шумбагч онгоцноосоо хүлнэ гэх мэт утгатай маш олон мессежүүдийг хэд хэдэн эмэгтэйчүүд рүү бичдэг байсан. Мөн мөрдөгчид түүний компьютерийг шалгаж байх явцдаа snap фильмүүдийг олсон. Snap фильм гэдэг нь бодит бичлэг бөгөөд тэрхүү бичлэгэн дээр эрэгтэй хүмүүс
эмэгтэйчүүдийг алж байгаа нь бичигдсэн жинхэнэ бодит бичлэгүүдийг гэлдэг. Ингээд Петрийн шийдвэрлэх шүүхүрэл 4-р сарын 25-нд болж түүнийг урдаас төлөвлөн хүний амь насыг санаатаагаар хөнөөсөн, бэлгийн хүчээр хилэл үзүүлсэн, цогцтой зөв бусаар харьцсан зэрэг үндслэлээр 12 жилийн дараа дав залдах хэрэгтэйгээр насаар нь хорихлаар шийтгсэн байдаг. Ер нь бол Швед болон Дайн зэрэг улсууд маш амар амгалан гэмт хэрэг гаралтаараа маш бага үзүүлэлттэй улсууд ээ. Тэр тусмаа Дайн бол амар амгалан улс гэдгээрээ дэлхийд дөрөвт бичигддэг улс юм байлээ. Тиймээс ч тэд хэвэр баргийн хүнд насаар нь хорих ялаар шийдгээд байдаггүй. Петрийн насаараа хоригдох ял нь Дайн улсад анх удаа хэн нэгэн нэг удаа хүний амь насныг хөнөөгөөд насаараа хоригдох ялаар шийдэгдэж байгаа анхны тохиолдол юм байлээ. За ингээд нэг юм саяхан тохиолдсон аимшигтай хэрцгий олон нийтийг шуугуулсан ийм хэрэг байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд notification очих болно шүү. Мөн энэ хэргийн талаарх санал сэтгэлдээ доор comment зэгт бусдтайгаа хуваалцаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.